Норвеги улс 2019 он гэхэд автомашингүй хот болохоор зорж байна. Энэ хүрээнд хотын төвийн тодорхой заагдсан газар автомашингүй байх санаачлага өрнүүлж, хуучин автомашины зогсоол байсан газруудыг цэцгийн мандал болгон 60 гаруй км-ийн урттай дугуйн замыг барьхажээ. Мөн нийтийн тээврийн хэрэгслүүдэд ихээхэн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна. 1990 оноос хойш Норвегид автомашинаас үүдэлтэй бохирдол 28%-аар нэмэгдсэн нь энэхүү санаачлагыг өрнүүлэхэд нөлөөлсөн байна. Хотын төвийн эргэн тойрон дахь зогсоолууд үнэтэй болж байгаа учраас зарим оршин суугчид санаачлагад таатай бос хандаж байгаа ч энэ нь Осло хотын агаарын бохирдлыг бууруулна гэж үзэж байгаа юм. Дан ганц Норвеги улс бус Европын хэд хэдэн оронд хотын төвийнхөө тодорхой бүсүүдэд автомашин хэрэглэхгүй байх санаачлага идэвхтэй өрнөж байна. Хүн амын нягтршил хотчлолтоос үүдэлтэйгээр дэлхийн олон улс оронд автозамын ачаалал, түүнээс үүсэх бохирдол, дид бүтэц зэрэг олон асуудал тулгараад байгаа юм. Ялангуяа автомашинаас ялгарч буй хортуудаа тоосонцор нь агаарын бохирдлын томоохон их үүсвэр болж байна. Мөн Норвеги улсын араас Герман, Мадрид, Парис, Хятад зэрэг улс орнууд хотын төвийнхөө тодорхой хэсгүүдэд автомашиныг хориглохоор төлөвлөжээ.